Сайн байна уу залуусаа? Mongolia personal trainer очроо. Тэгээд Улаанбаатар хувийн тасалжуулагч багштай. Өнөөдөр бид хоёр яг стимаа. За яг тэр бичлэгээ хийж шүү дээ. Сайн байна уу залуусаа? Mongolia personal trainer очроо. Тэгээд Улаанбаатар хувийн тасалжуулагч. Бид хоёр өнөөдөр ярих юм бол ямар үедээ сайн булчингийн масаа нэмж тэгээд би гаргажуулах талаар танаас зөвлөгөө өгмөр байна. Бид хоёрын талаар ярих юм бол би бол бас хувийн тасалжуулагчтай олон жил гадаад амьдарч ирсэн. 20 жил боошд байсан. Манай огноо бол 14 жил болсон шүү дээ. 14 жил жигтэйсэн чинь. Бид хоёр бас суусаад байхгүй суусаад. Хоёр суусаад би дээр нь огноо манай доор ирсэн нэг би ингээд доор гараад байдаг. Тэгээд хоёр дээр гараад. Тэгээд бид хоёр Монголд одоо сайн яд одоо тэгээд хоёулаа хамт бэлтгэлээ олон мэдээлэлээр хуваалцсан тэгээд ярдгийн тэр талаар тэгээд хоёулаа яг өнөөдөр ийм бичлэг хий гэж бодсон. Яагаад одоо энэ залуучууд фитнес ирэх хичээлтэй тэгээд гоё булчингийн масаа нэмэх амир их зүтгэдэг те өөрөө мэдэж штэ одоо бас давлах болж байгаа штэ гоё биетэй холбож галбираа яах мэдгүй тэгээд бид хоёр өнөөдөр яг тэр талаар жоохон таасыг чиглүүлмээр байна. Өшөө угнаа чиний бодоод яг хаан заадаг гэлээ яаж би чинь репет зад шүү дээ. Репет гэдэг нөгөө юу гэдэг чинь режиссер хийсэн тийм зад. Тийм би бол хөшнө бол тэгэл наа одоо тохирсон газар заадаг л та. Зайсан дээр заахан энэ писмал дээр заадаг, голден дим хоёр дээр заадаг. Тэгэл нэг хідэн газар ингээл яваал дундуур нь яваал ажиллаад идэг. Чилж чамд чинь амарх юм байна. Чамд хүмүүс ирдэг юм байна. Уул нь тэнд бол амар байдаг. Яг хөл газар бол амар шүү дээ. Тийм би бас гадуурнаас өөрөө одоо зардын supplements бэлтгэлийн одоо нэмэгдэж үлдээ. Би бас зардсан шүү дээ. Угнаач гэсэн байгаа. Бас хэнаас би хэмжилт одоо офисээр одоо миний офисээр одоо хоёулаа сууж би нэг хэмжилтийн машинаага ийм бодог 230 хам билээ. Офис чанар билээ. Модны хоёрын одоо яг автосан бодлын ажил байдаг ойрхон. Яг боссаа гэж үү. Яг хэмжүүл боссаа тэгээд доктор гэдэг шүү дээ. Тэгээд миний пэйж одоо яг энэ дээр доор нь бичнэ Mongolia personal trainer гэж линкийг би бичсэн. Тэгээд чи өөрийнхөө чинь миний хамрах шүү дээ. Яаж Улаанбаатар хувийн тасалжуулагч юм даа. Бас Улаанбаатар латин нар шүү дээ. Тэгээд латин. Я хувийн тасалжуулагч хаас мөнгө. Тийм. За окей. Тэгээд одоо хоёр ярих юм бол бэлтгэлийн талаар бэлтгэлээ яаж хийх вэ? Одоо маса одоо чиний хувьас чи яаж энэ жил одоо улсын аварга ороод үлдгээр байсан тийм үү? Тэрэнд бас яг тэр бол хөшн нэг яадгүй шүү дээ. Яг ингээл мэдээ бизнесийн тэгэл аим тийм бас камерч маяг гэдэг солиод юм да. Тэгтээ яг одоо чи тэгтээ энэ залууч хэлчихгүй одоо яаж чи мас одоо чи тэмцээн билж явахдаа аргуудаа чи мас авч гисэн шүү дээ. Тэр яаж хийсэн гэж жоохон ойлголт хэлчихгүй. Яг ингээд хийхдээ классик гэсэн шүү дээ. Одоо ингээд хийх 3 юмнуудын классик байна. Суул, үндсэн дадлал. Тэгээд нөгөө чижин шахалтай тийм. Тэр гурвуудаар эхлээд хоолндоо маш сайн идэх хэрэгтэй гэдэг. Ягаад тэгэхээр нөгөө хоол чинь яг одоо булчин гэж ургуулж өгдөг. Тэгээд сэргээж өгдөг. Тэр хоол материал нь болохоор хоол гэхэд гурилтаа олцоо бантмад биш л тийм. Тэр бол яг маха бол махаараа идээд нүүрс бол нүүрсээ идээд тийм. Яг тэгээд ялгаж иддэг л. Тэгээд яг эхлэлтэй бол эхлэлтэй шиштэй мас авч явахдаа маш амархан авдаг шүү дээ. Би ч ингээд тухайн үед масны одоо ингээд бэлтгэлийн масны хуваар явьчдаг. Одоо жилд одоо жишээлбэл 2 сараар мас явлаа, 2 сараар турлаа гэдэг. 3 сараар ч юм. Гэтэ 2 сараар яг таарчдаг. Тэгээ 2 сараар явахад нөгөө 2 сарын хугацаанд бол тодорхой хэмжээгээр одоо энийг өргөн тэдэн ихлээр нэмнэ. Тэгмүүдээ одоо яадын төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөгөө барихын төлөө бүх одоо ингээд өөрийнх нь одоо хийж чаддаг одоо ингэ чадж байгаа тэр бүх юмудаа зориулаад тэгээ төлөвлөгөө барих гэж хэлж байна. Тэгээд өшөөнийг анхаарах юм бол тэр одоо биенес чинь бүгдээр янз бүрийн биений төрөлтэй шүү дээ. Би одоо эндоморфин, угнаа авах мезоморфин тэгээд өшөөнийг аднишнийг одоо body type одоо ectomorph гэж амар хурдан бие организм амар хурдан шинжилгээтэй бас мас авах амар хэцүү байдаг тэр хүнээс. Тэгээд угнаа өөрөө мезоморф болохоор илүү тийм хоолой жоохон задгаа илүү авч чаддаг болохоор сайн шинжилгээтэй 30 амир сайн дижэлдэг. Миний хувьд бол би бол яг нэрээ хоолой барих бол би нөгөө эндоморф болохоор амар хурдан тархалдах юм болохоор өөхний хэмжээгээр байр одоо нэмэхгүй гэж би нүрс амир одоо зөв хөстөө Эндүү их задгаа өгч чаддгүй удаан шинжилгээ нүүрсэл үнэхээр чинь бор буудаа хурлжин буудаа тэр удаан задардаг нүүрсэл гэж байна шүү дээ. Тэгээд хурдан задардаг нүүрсэл нь
Тэгэхээр би одоо яг хурдан завддаг нүүрсэсээ би чи одоо шингэх гэж яа одоо хурдан одоо дижилэл өгж байгаа нүүрсэс чинь те одоо тэр хоёр үгээр тэгээд өглөөд эвлэн дараа өглөөд сандтай наач хүнээс чи бол яг уу чи юм би мэдгүй л яаж юм би бол яг өөр юм шиг тохиолдол тухайн үеэс ч тааш жиний хэмж байгаа үед л өдөр чимэл гэдэг шүү дээ. Тэгээд нүүрсэс эхлээл өдөр өрөөгөл те өөрөө яг арай жоохон бага идэн тэмцээний үед бол яг ингээд тухайн одоо ингээд өөрийнхөө биенийхэн галбирыг яаж тохиолдмаар тааруулмаар одоо тэр галбирын юу гэдэг чинь тэрнээс шалтгаалаад материалсан болчин тэгээ бас идэх цагаас болж тахгүй. Чи бас ажил хийдэг гэсэн. Тийм. Ойлгоцоо. Гэхдээ хоёр биш нэг юм хэлэхдээ залуучтай амир булчингийн мас ханихтай дэндүү уурга байгуудаг те. Яг булчингийн мас ханж байхдаа уурга их тийм угаасаа их амир хүндэр үгээд хэрэггүй те. Нүүрсээ уул илүү сайн. Одоо нүүрсэс чи амир их одоо ганц энерги орж авч уурга шинжилж илүү сайн байна. Нүүрээ уурга тийм амир хүндэр үгээд хэрэггүй гэж би бодож байна. Миний бодлоор тэр нүүрээ би бас жоохон зөвтөлдөг шүү. Яах юм бэ? Пюр өндөр шүү дээ. Данаа өндөр. Пюр нэр татсан. Би одоо яг 2 грамаар 2 грамаар үзэхдээ яг бэлтгэл шалтгаалсан. Би 7-5 6 бэлтгэл хийвэл уурга хэсэг чинь яаж вэ илүү хачаалтай тийм. Жоохон бага ядарсан үедээ би жоохон багасах тийм. Тэрийг жоохон бодож идэх. Тэгээд дэндүү бизнестэй бас нэг хэлэн таас уурга тийм одоо авсан ч юм уу хэрэг чамд таанс чинь өдрийн хэрэгцээ гаргачих. Одоо угнаа 80 кг байвал одоо 2.5 кг-аар одоо өдөрт өгжээвэл тэр чинь бараг 160 200 г уурга тийм. Би ч 200-аас доош боддог. Тэгээ 200-аас доош боддог. Тийм хэмжээнд уурга өгчээ. Тэрнээс битрүүлээд бүр итгэдэг угаасаа тэр уурга чинь шингэхгүй тийм. Угаасаа би хүлээж авч чаддаг юм. Яг одоо ингээд дооц нь болохоор яг бүр дээд хэмжээний дооц нь тэр 300 гэдэг л та. Тийм 300 гэхээс нөгөө нөхдөд чи одоо яг 100 гэлтэй залуу байх чи эцэст 200 авахд хангалттай болно шүү дээ. Тэгэхээр одоо ингээд дээд бүр дээд зиндааны одоо тэр тамирч болохоор 140 л бүр дээд л болохоор 150 лтэй бай гэж бодъё хэрэг 2-оор хуваахад тэгэл биш хуваахад 2-оор үржүүлэхэд тэгэхээр дахиад 300 болж байгаа. Тэгэхээр 300 гэхэр чинь яг бүр дээд зиндаа гэж ярьж болдог. Тэгээд тэр нь болохоор яагаад гэж байгаа вэ гэхээр нөгөө шингэх чадвар тэр үед бол яг бүр ингээд одоо максимум дээр байдаг тийм. Тэгээд үлдэгдэл нь болохоор хог эсвэл биенд чинь үлдээд тэгээд нөгөө хор болно гэж ярьдаг шиг. Тэр нь бол авчна. Тэгэхээр 300 дотор. Тийм. Тэгээд бас чиний нүүрсэл талаар хэлмээр. Таас ч одоо мас авч явахдаа тийм бас өдрийн калорийн хэрэгцээ заавал нүүрсээ хэрэгцээ гаргачих. Тэгэхээр таас ч замраагүй мас бол хийж авч чадна тийм. Чи уунаа өдөрт одоо амир цадгаа нүүрс аваад чи мас аваад гэхдээ яг ямар мас авч чухал ч тийм. Булчингаа тийжэлж юм эсвэл одоо өөхөд тийжэлж байгаа юм. Тэр бол бас ялаа. Чи улам их өөхөд тийжэлэхэд дараа нь улам их ажиллаж байгаа дараа нь хайлт тийм. Тэгэхээр задгаа мас авахгүй шүү дээ. Задгаа мас авахгүй тийм. Яг гэдэг. Тэгээд яа хаяа чи өдөртөг тоол гэдэг. Чи тэр хийхдээ яг нэг өдөр задгаа хоол идэж явсан тийм 7 удаа тийм хагасаа өсөө өдөр нэг хоолоос давж болохгүй шүү дээ. Нэрээс давж болохгүй. Бүтэн өдөр чинь хагас тийм гэж. Тэр таасыг 7 хоног ажилласан болчихнээс ч юм дээр ингээд амир угаасаа дижитал авсан шиг хадаас хэрэггүй морол чанаад жоохлон гэсэн үг. Тэгэхээр чи яг таасыг одоо яг хийх юм бол тийм хамгийн их булчингийн мас хадгалах хамгийн бага өөхтөө. Тэгэхээр таас хамгийн одоо ялгарч байгаа үедээ илүү амархан тэрийг хаяна гэсэн. Тэгвэл таас чи амир их өөхөө хадгалчвал дараа нь илүү их удаан процессор таас чи өөхөө хайлна шүү дээ. Тэгэхээр илүү удаан процессор өдрийн одоо уурны одоо килокалори хэрэгцээ болчих чинь амир муу гэж мэдчихээс угаасаа одоо энэ ричиж ам чи угаасаа амир удаан ингэ баг килокалори өөхөөр хүний бие ядараа булчингаа хийдэд байдаг байхгүй. Тэгэхээр таас чи body fat амир өндөр өсөхгүй булчингаа нэмвэл маш сайн гэж бодож байна. Тэгээд дараагийн ярих юм бол угнаа тасгалын талаар чи одоо яаж яаж хийжсэн тасгалаа. Мас авч өөрөө хөдөлж яаж хийдэг юм. Би дараа нь өөрөө хөдөлж өөр мэдээж авч. Одоо чи яаж гэж бодож байсан бэ? Бачаад хэлчихсэн. За би бол мас авахтаа тийм яхаа хүн жинэг хийх зүтгэдэг л даа тийм. Чинь тохиол авах тийм. Нөөцийн 3 тасгалаа гэж хэлжсэн байх тийм. Тэргээр сайн тэр бол тасгал хийжээ баг power lifting-тэй ойлгохтой тэдний шиг амар биш л дээ тийм. Power ч бас хэцүү л дээ. Тэгээд энэ яг задгаа амар хоол иддэг амар их тасгалаа ингэж хэмнэж шиг их одоо ачаалтай өндөр хийж хийдгүү хүндэмээр өөр хийж штэ тийм. Амралтын амар өндөр. Тэгээд минь сод шааж өөр маяг уучгаад жоохон том болох гэж хүчтэй яг хүчтэй жоохон аяа хүчтэй болох тийм. Гэхдээ яг хамгийн гол объем маяг хийсэн штэ тийм. Тэгэхээр бас чи бас зөвхөн хүчний мөрчин биш биш хажууд нөгөө жижиг нөгөө дисэр болчихсон штэ тийм. Тэр чинь бас мас авах гэж татсан жоохон ихний настай хүнд ороо дараад нь жоохон жижиг болчихнууд нөгөө жижиг болчихнууд ажиллах гэж
Минь яндар нэг ингээд бэлтээ ингээд одоо яаж хэлэх вэ? Сэлттэй хай гэсэн чинь хольцоо тийм нэг өдөр одоо 1 2 3 7 нэг чэйний дээлээс хийсэн дараа нь зүгээр бенч прессээс хийсэн дараа нь одоо мэд маалсан тийм яндар нэг техникээр зүйлж байгаа. Нэг дасгалын програмаар одоо хугацаа явуулдаг юм шүү дээ. Явахгүй уусаа би явуулдаг юм. Яагаад юм бол чам хурдан тавтай болчих юм байхгүй юу? Юм дээр амар хурдан ачаалал дасаад үр дүн гаргахаа болохоор би өвчин гаргах юм тэгээд жоон тийм хоон болсон муу сайн авахгүй шүү дээ. Тэгэхээр таслаа. Тэгэхээр орны кол маш биш юм. Би роо чи бараг. Орны чи насаараа нэг юм хийгээ шүү дээ. Насаараа нэг юм хийгээ явах. Яг нэг цагта нэг үедээ яг тэр идэх үедээ идэл дасгалын дээр яг супер гэнтэй заяас угаас тэрний талаар уншижсэн. Амар сайн заяас гэнтэй гэсэн. Тэрний гэн бол баг өөх нэмдгөөцгөн тэр амар ингээд энерги материал болгож шүү дээ. Тэгэхээр болж авдаг амар сайн гэнтэйсэн болохоор ийм мундаг хамгийн мундаг одоо бодибилдерээс юм болохоор генетик энэ спортоос чухал. Тэг яг тэрийг давж болно. Хичээд байвал юу ч давж болно тий. Тэр яг өөрийнхөө генетикийг давна гэдэг чинь бас нэлээд том юм шүү дээ. Зорилго шүү дээ. Challenge одоо тэрийг давах гэж хичээх хэрэгтэй тий. Тэгэхээр чи одоо тасглаа яаж хийх вэ? Чи бол би бол тасглаа бас адилхан хийдэж шүү дээ. Ингээд нэг тасглыг ингээд товтон гээл ороохгүй. Яг юугаар ингээд тогтмол ордог гэхээр нөгөө 3 тасглаа тогтмол ордог. Тэрэн дээр болохоор яаж ордог гэхээр юун дээр болохоор жин дээр болохоор жингээр ороод жингээр ихээр одоо дээш тий. Дээшээс яваад. Тэр дээш явж байгаа хүнтэй болохоор нэг олон давталт хийхгүй 3 дотроо давталт хийгээд болж өгвөл хүн жингээр өөрөх хийчээдэг. Тэгээд үлдсэн таслууд нь болохоор памп бол явчихна. Тэгээд хөлгөө тийм лидерэн гэх юм харин жижиг болчихно яг кафе аваад тийм кафе аваад тэгээд дараач очиж чаалаа. Тийм л да. Яг тийч хөлгөж ер нь угаасаа тийч хөлгөж юм. Угаасаа хойлоод зориулсан яг тийм програм дээр гэхдээ яг тэр жоохон өөр маягаар яг хүчмчээрээ болохоор тэгээ нэг нь бол тийм энэ бол мезоморф болохоор жоохон тийм нэг юм итгэдэгтэй. Яг ингээд өөрийн чинь одоо тэр Обама дагаад хүчтэй бас итгэдэг, хүчтэй бас ихсдэг гэдэг тийм их хүчтэй залууч нэг Обамтай байдаг. Тэгээ нөгөө хүчтэй залуучууд одоо ингээд миний ингээд хараад ажиллаад байхад ч одоо ингээд Power-ын залуучууд тийм нэг сүртэй гоё гайхалтай биш ч гэсэн тийм Обамтай шүү дээ. Тийм мангар том хүмүүсүүд шүү дээ. Би ингээд тусгаар гэж жоо ч тийм ихтэй юм болчихоо тийм. Тэгэхээр Обамын томтой альберт шалгуу шүү дээ. Тэр болохоор жоохон өөрлөлтөө. Тийм тэгээд бид зөвхөн яг одоо ярьсан дээр одоо бишэнийг сүлийн ярих юм бол тийм тавс яг мас авч байгаа үедээ тийм булчингаа томруулж чадна. Тэгэхээр яг муу хэсгээр янзлах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тавс яг мас цасаас өмнө тавс талнаргаараа сайн харж эсвэл таны хүн юм уу өөрөө биеэ сайн шинжилж байгаа аль хэсэг муу юм тийм тэр хэсгэн дээрээ илүү их ачаал үржиж тэрэн дээр илүү анхаарч хүний бас ген гэж одоо заяасан ген гэж угнаагийн гарын амьдсан заяасан гентэй те ган дээр их тийм анхааралч тавихгүй ч гэсэн гар нь амар томордог байхгүй юу миний бодлоор өмчдөг л тоо тийм миний бодлоор далбаа сайтай нуруу сайтай амар би нурууга хамаагүй байсан чи томроод идэв тэгэл гар бол муу цааш юу ч хин нуруу тэгээ юу ч яг тэр талаар генетик амьд чухал гэж хэлмээр байна. Тэгээд бас толин дээр хаврыг харж байгаа яг үр муу эсвэл яасан. Тэгээд би одоо гэхдээ толин дээр 100 явах юм тийм биш. Тийм биш. Зүгээр толин дээр чигсэл өөрөө муу эсвэл мэддэг бол тэр хэсгэн дээр л илүү ажиллах яасаар тэр мас авч хөлөө тас хамгийн сайн боломж болчин чи хипертрофинд орно тижээлээ гаднаасаа нүүрсээс уурга тасаа сайн өгөөд ивэл наад чи заавал одоо объект гэсэн гэж хэлдэг. Тэгэхээр танаас чи ялгарч байгаа үед өөрөө хачаа тэгээд өмөрний аргалсан байна. Тэрийг одоо яасан ихээр боломж байхгүй яасаар ялгарч байгаа үед биднес өдний калори хийсээ өдрийн калори хийсээс илүү бага болж байгаа. Тэгэхээр чинь очин томродгүй үе шүү дээ. Тэнд болохоор өшин ингээд яг ингээд яриад хахаар бас яг томрохгүй ч гэсэн галбирын ингээд яг гар галбирын гарч болчих болно. Яг гоё яг томорж байгаа гэхэд бас хэцүү л дээ тийм. Гэхдээ ингээд тэр зураасан гараад биш болдог. Энэ томорч юм үрдээ атлаа дурсан. Зурастаа бас болно шүү дээ. Бас тийм зурааскууны ээжтэй дээ шүү дээ. Тэгээд одоо бидээс одоо энэ хэсгээд бас одоо хоол молоо идээд тийм. Тэгээд одоо ямар ребет фитнес фитнес танаас гэж ойлгосон юм юу гэж дараа нь тэр талаар ярина. Тэгээд биш нэг хэдэ энерги асуудлын дээр нэг хоёр асуудлын дээр одоо хариу өгмөр. Миний хувьд бол надлаа хамгийн энерги санагдаад байдаг. Манай өөрийн сүнсэн асуудал яваад тийм.
би одоо тестостерон бүүстээр хэрэглэж байна. Хэрэгсийн дараа нь миний түнсэг одоо зүгээр ажиллах уу юм шиг байх уу гэж асуулт байна. Одоо яг дараа нь тестостерон бүүстер одоо тэр гормон дэмжлэг хэрэглэхээр хүүхдтэй болох гэж асуусан. Яг тийм ойлголт бидний яг тийм яаж асуудалгүй наад ч одоо зүгээр ургамал тэгүүлээс дээрээс гэж одоо ургамал тэр чинь одоо зүгээр supplements нэмэгдэж байна. Тэр бол яг допинг маягаар эсвэл ингээд задгаа хийж дэрийг зарж чадахгүй яагаад допинг гэж бол хориотой. Тэгэхээр чи бүүстер тестостерон зөвхөн өөрийн байгалийн гормоны чиг эсгэж магадгүй. Би яг хэрэглэж явах таны бол хэлж явах миний либидо аймагаас тэгээд тэр бол ингээд юм уу. Тийм санаж ядаж байгаа ч гэсэн миний тестостерон яг өндөр хэмжээнд надад санагдаад байсан тийм. Сайн байна. Тийм. Одоо чи нөхөд ч яг хамгийн нэг асуултыг залуу хэлж. Одоо ингээд уур уухад тэр амралт авах хэрэгтэй. Уургнаас амралт авах гэж. Уур ууж авах тийм. Одоо энэ уур ууж байгаа үе чи амралт авах гэж одоо юм. Одоо ингээд тэр хүн ч одоо ингээд уургийн Unity supplement-уудын компани гоё ажилласан байхгүй тийм. Нөхдөд чигээд яг бүр зарахтаа ингээд чи одоо энэ уургийг уухгүй бол ингээд болчихсон ч уурахгүй гэсэн тийм. За одоо энэ уурч бас тийм допингтэй тэнцүү тийм. Тэнцүү адилхан үйлчлэдэг гэж тиймэрхүү юм баг нөгөө хүмүүст тэгээд аюу хилээд өгсөн тийм. Нөгөө нөхдөд чи бас итгэцэн тэгээд тэрнээс болоод ингээд янз бүрийн тийм сонь амралт юм асуу. Тийм. Яг энэ болохоор уург гэсэн би уургийн завсар амралт авах чи хоолоос завсар авч чадах уу? Хичвч одоо шаарсан юм уу шар бүрсний одоо хэмигаар гаргасан зүйлс тэгээд надад ч ямар ч юм би асуулгүй өөр тийчээл тэр уурч юм би нэрч хол альсиж юм уу тийч нэг өдөр мах идэхгүй байх чи ямар гэдэг юм шүү дээ би чи уурч юм өөр тийчээл ахгүй танаас одоо тоби таа чи болчгаа барьж байгаа бол тоби хэрэгтэй тэгэхээр тэр тоби чи уург ахгүй яг л уург сайн гэхээр чи уурч бол танаас ч одоо хурдан шинжилгээ гэж бодож хоолой танаас ходоод нь авахаараа залхахад илүү хугацаа болдог байхгүй тэгээ бэлэн дараа танаас уург бол нөгөө нэг процессыг давж штэ тийм хоолтын задраад уург одоо протеинуудаар нь хамгийн хүчтэй болоод тэгээд төслөө гэдэг штэ тэгээ танаас нэг процессыг давахаар илүү хурдан болчихгаа одоо нэмж явлаа би одоо миний хувьд одоо жижиг хамгийн энэ уургууд те би одоо whey protein одоо энэ би нэг уургуудтай чиний гоо энэ миний дуртай биш энэ бол хамт жоонсан энэ одоо юу бодлоош ямар нэг энийг бэлтгэн дараа уу тэгээ үлээ инцээгээд миний уург энэ энэ чи айдаг гэдэг надад тэгээ энэ бол шингэд хурдан байх болохоор ам яагаад тийм манай чаас хурдан гэдэг багтал хоёроо гараад шүү. Тэгэхээр амар 30 г авч байгаа шүү. Тэгээд дараа нь өмчгийн хоолтой. Тэгээд 32 хар. Энэ ч 2 гарах чинь 40 шүү. Тийм 40. Тэгээд 40 одоо энэ нэг харах болж 22 гараад шүү. Тийм. Тэгэхээр өглөө 2 алхам 40 г уурна гэдэг чинь бас тийм. Тэгээд утгаас нь би амарч байгаа recovery night recovery дээр miracle cafe гэж энэ одоо удаан шинжилгээ болоод шарсны яваа. Гэтэ энийг бол энэ илүү дээр шүү. Тийм. Энэ хаанаас уурчи санаад авсан байхгүй хэр мөнгө авах тэгээд гайгүй боломжтой танаас бишийн дараа тэгээд өглөө хамгийн хэрэгцээ үедээ уур хэлж бас яафар хурдан тижэл өгч катаболизм үеэсээ анаболизм үеийг орж авч байна тийм. Шинэ орон болчны хүний бие ямарч байгаа үедээ тижэл их нэгтгэх байхгүй. Тэгэхээр яг хурдан шинжилгээ уур өгч танаас шууд тижэл аваад шинжээгээ нөгөө бие ямарч байгаа би дотор нь уургах бол их 30 идэх тогтоо. Тэгэхээр яг дотор нь уурга байвал над уурга хийлээ. Өөрийгөө одоо дижитал аваад дараагийн өдөр бэлдэн гэсэн. Тэгэхээр тэр талаар тийм нэр. Тэгээд одоо хоёлоо хэрэг байдлаа одоо нэр бэлтгэлээ ойролцоо одоо шиглэлийн үнийг хэдэн үг хэлэн за. Тэгэхээр бэлтгэлийн өмнө юу уу тэр өөрөө яаж хийх үү тийм одоо нэг хэдэн. Тэгээд пэйж ямар байдیں۔ Тэр бид харуулдаг юм. Хоёрын дасгалжуулагч ямар харагддаг тиймэрхүү юмнуудыг одоо видеогоор үзүүлэн авч. За ёо. Тэгээд дамдаа явж гин фитнес лөө, репет лөө хин манай гэрлүү дараад миний хэдэн юм аваад одоо тэгээд төгжрэл явж ил да. Монголын зам ямар ил угнаа? Курва фикс. Chicken курва. Курва фикс. Кийцөө. Яг хот жоохон төгжрэл явж ин. Гэхдээ өнөөдөр гайгүй гадаад жоохон дулаахан байна. Гайгүй. Өнөөдөр гайгүй л энэ л да. Чи одоо гайгүй. Эний чи гайгүй гэдгүй шүү дээ хөшөө. Энэ чи дайжгүй байж тээ. Хамгийн чи доо нэг хайр хөтөлсөн. За хоёлоо ямар асуулыг хэлээ? Өнөөдөр ч одоо тэгэл мөрөндөө. Мөрөнд ч одоо амжих юм уу? Мөрөө амжнаа хоёлоо. Очсоор адил нөгөө жим нь хаачин даа. Хахгүй хоо.
Юу яах вэ? Тэгэл баяртай гэх. Баярлалаа. 9 2-ын тэгэл өнөөдөр өглөө 8 цагт нааш ирэхээс шүү дээ. тийм байхгүй. За тэгээ мөрөө хийгээд 2 3 толгой яах вэ? Тий, мөрөө хийгээд гараа индэ. За би гараа ирэхэд чинь тэгэл 2 толгой 3 толгой яг жоохон шуу хийж магадгүй. Гэтэ шуу бол угаасаа юуны дундуур 2 толгойн дундуур бас хийждэг болохоор гайгүй л дээ. тийм бас болчих л доо. Тий бол багтаагаад хийчих. Багтаагаад бэлтгэлээ хийгээл сонирхолтой. Наач Монголын автос бол яг сардины шиг те нөгөө концерттэй бүгд дээр хийчихсэн. За окей, фитнесээр одоо гуулцъя. Биш юм. Чуба боя, hijo de puta, maricona. Welcome. Онгод татгийж шин. За, мистер Угна. Яна. Video vlog 2015. Энд чинь вайн дарч. Хойло вайн нөх юм уу? Вайн. Бас нэг лифт хийгээд тэгээд юу яах вэ? Юу. Цоо вайн доо юу. Болно шүү. Хоёр дахь хот хатаар гардаг шүү. А түм. Бандад Наа, чи бос аргаар гэж байна л та. Тийм. Боцсон ч байна. За. Өнөөдөр бэлтгэлээ тэгээд жоохон хитэн жижиг сочиг юм хийдэ тий. Тийм аа хийжтэй. Юу нэг мөр гарыг чи тэгээд нэг том болчихсон бодоод байх хэрэгтэй бас. Би бүксэт үлзээр хийчмээр санагдаж байна. Гой том бүкс таатмаар байсан. Юусэн жаа. За, контролш. Яата. Нилээ массан тий. Нилээ массан. Үгүй бай. Чиаji. Томны конгаар. Гой массан шээ. Ой, подожди, 이건 다 나와요. 거의. 나이스 맛. 자, 지 허도 있는데. Надад 네, 요. 응? чи бойс шүү дээ. 거의 들어갔을 때. Стопс шүү дээ. 지 둘셋 드리셋. 자, 지 영어부터. За шүү. 자, Жаник MG. 거의 한 번. хоёроо 아하. чойроо тийм. 지 이대로 가시. Энэ бороо шүү дээ. 고라를 MG. За. 거의 한 번 하시죠. 히치. 야, 뭐 하고 그냥 와서 가야 되는 거야. 장아설지. Жолоо явж хэвчээ шүү. 제가 했어요. Жолоо явж нэг хараад Монголд шилж гэсэн бол яхаа үгүй нөө кура бичээд байна шүү дээ. За бэлтгэл юмээс MG ууж над чи сэргийгч бэлтгэлийн өмнө одоо яг бүх юм хэрэгцээ юм орчтой. Тэгэхээр би чи ишээ хийж энэсний халбар гэж бо. BC халбар. Тэгээд аргиринээс нэг жоохон бич анзаараад тэгээд над чи амир юу. Энэ бол яг MG болохоор бүх хэрэгцээнд ордог. Бэлтгэлийн өмнө креатин, BC аргирин ордог, бета-алин, гормон матрикс соцтэлтэг кофеин, таурин энэ чи олон зүйл. Тэгээд бас whey protein орчих. Whey isolate protein. Хийсэн үү? Я бас бэсэг гэж Тийм, бэсэг хийсэн. Аргирин. тийм харгийн юм шиг гоёа. Одоо аргирин. Бэсэг гэхэд Аргирин халбар бэ. болчих юм уу дээ. Би креатин аваа. Креатин. Наа чалбага Энэ доктор бас креатин байгаа. Тэр халбар энэ халбар авчих. Навид ингээд бэлтгэлийн өмнө хэрэгцээгээ ингэж хэрэглэгээ болохоор удаан идэх хүнс чинь тэг ингээд ядах байхгүй. сэргээд ийм их биш жоох ойр тал хаваачих юм хаа. Тий. Тэгэл хаваачих юм. Тэгэл өсөж явах тас. Тий. Тэгээ бол. Тэгээ бэлтгэлийн өмнө нэг одоо нондлал бэлтгэл хин хавчаараа помп болоод найс болно помп. Чи гараа харуулаач. Гараа энэ гар нь юу вэ? Чи яг тийм гараа. Энэ өвшөө ингээд Силикон юм уу? миксер силикон.
тэр. Би бас дасгал мас хийдгүй шүү дээ. За окей. Одоо бэлтгэл аваарай. Зүгээр. Тэснээр жоохон болон бол хоёрын юм болтой шүү дээ. Чи жоохон нэг Зүгээр хоёр би угаасаа баг усаар уух юм аа. Амраа. Баг усаар уухаар нөгөө юун шингэн сайн удаа шингэхгүй. хэрэгсийн шингэн илүү хурдаар орж ирдэг. Тэгээд дундуур нь бэлтгэлийн дундуур тэгээд уусаа. Тосоо картаар их та. Тосоо картаар их та. Тоцоо юу? Тоцоо ихгүй. Түбаяа. Харин тоцоо ихгүй. Зүр сэтгэлээр. Чи зүгээр мэдэс. Herbalife. High technology. Чи Herbalife хэрэг зүйлсээ юм байна. За Батсан яа. Ишгал. Баярлалаа. Өмнө нэг юу дурсан хгүй. Pre-workout дурсан. Тэгээ нөгөө чи чанга шүү дээ. Чанга хэцүү. Өглөө уухад чинь өглөө шидэ гэхдээ өмнө уухад орохдоо ингээд Орохгүй амар хэцүү байсан. орохдоо ингээд нүүрлүүгээд өшгөлж байгаа юм шиг байна. Гэтэ гүйлч бас гоё л доо энэ дээр төстэй. Яасан. Хүд ухаар юм гоё байсан. За. Эхлээд авш. Эхлээд аа. Юу чалаа. Чикко. Одоо эхлээд бас мөрний бас орж ингээд мөрөндөө орохтой юмс мөрний хойлоос эхэлнэ. Хойлоос эхлэхдээ олон тоогоор хөнгөнжигээр тэгээд яг хөрөлд одоо тэгээд халаацсан бүх халаатаа хийжтэй жоохон хөрчлөө. Би одоо мөн зүрчээс очсон дээр хачаад байгаа юм. Дөрөв гэж байгаа. Би хачаад байгаа юм. Тэгээд төвлөө одоо стайч. Тэгээд одоо манай чимски үүнийг хүчтэй нэг хэлэг ямар нэг юм стил болчихсон юм жаа. Таавал яагаад энэ одоо ингээд мөрний хатыг ихэд маш амартай шүү дээ. Мөрний хат юундаа байдаг вэ гэхээр мөрний хатыг ихэд олон тондоо юм. Олон тоогоор ихэд мөрний хат яг одоо энэ жижигхэн болчихно тийм. Энэ жижигхэн болсон чинь жижигхэн нэ багж ингээд маш олон тоогоор их сайн ажилладаг. Тэр тоогоо дээр илүү хосгож тэгээд нөгөө булчингаа жоохон арга гэж тийм. Жоохон тайлбарлаад дэвшин давталтаа тийм. Шөө чигээ ургаад өгөөч гэж тайлбарлаж байгаа. Олон давтаж байгаа. Тэгж байгаа мөрний хойд ургуулдаг шүү дээ. Тэгээ мөрний хойд маш чухал. Ягаад гэхээр хажуу талаас тий одоо поз авах юм эсвэл хажуу талаас зогсож байгаа юм. Тэр үеч яг 3D мөрний калькуляц гаргаж өгдөг болохоор олон доогоор ихэд илүү их хөлтүүдтэй ямар ч дасгал олон доогоор исэн 30-аас дээш тэгээ илүү сайн хөлтөө. Хөлтөөний ихтэй ерөнхийдөө гараад байгаа тэмүүлэгдсэн байдлаа. Замдаа ч жоохон гараа нуурчдаг. Гэхдээ нэг нуглаад хэрэггүй яагаад их нуурах юм бол хөлтөөж хагас тугай орчих. Тэгэхээр тэмүүлэгдсэн нуурахтай үсрээд баг зэрэг нь одоо ийм байх хэрэгтэй болно. Одоо яг гэж тийм болж. На. Я жишээ хоёр хэлсэн. Хаваа бисгэж ахтаа ажлуулж байгаа хүчлээр сайн анхаарах хэрэгтэй. Би шийдэхгүй хатаа байж байгаа хэвийн жижиг хүч маань татж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүчийг хичээл авч байгаа. Тэгээ би саараа би нэгээр хичээл ямар ч үлдэх байх. Муу хүслээс авч дээ. Илүү хүндээ зүтгэх мөрийг битгий байна. Би мөрийг битгий авах хийж байгаа. Энэ тасал дээр хатаа. Тэгээд энэ зүйлс сайн хичээл авах хийж дээ. Энэ хүндээ хэрэггүй энэ тасал авах. Мөрөө одоо
хасаа хичээл сайтай яахаар дүүс сэрсэн би нэрээ хүнд ачаал доор ачаал өгөөгүй би илүү их өөрөө одоо бэлтгэл анхаарч байж байгаа гэсэн үг. Тэгэхээр муу хэсгээ бол одоо яг муу хэсгээс их зөвлөө сайн өгдөг байгаа гэж өмнө сая ярьжсэн. Тэгэхээр мөрний атлаас их чинь хоёр үнэ дээр байж л та. болоо энэ хэлбэж байна. Энэ бол маш буруу нэг залуучууд амар ингээд би ингээд шидэд идэх бол маш ингэж хийхгүй хамгийн гол нь би одоо яг хэлсэн чинь ажиллаж байгаа хүмүүс дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол мөрний хажуу талыг хачаад авах. Тэрэн дээрээс анхаарч чинээ их хүн дээр биш тааруулаад тий сайн техникээ бариад илүү гоё үр дүн гарна гэсэн. За тэгвэл угнаа одоо яг жиглээсээ тавтамж гөлгөж яа. За нэг хажина тэгэхээр энэ багчаа сэрвэрээ жоохон хитаас их татчихгүй залуучууд ингэ сэрвэрээ татаад байдаг юм чинь маш муу хамгийн гол нь мөрний булчингаа ажиллах хэрэгтэй шүү дээ. Биднээс чам тайлбар яах гэж чинь энэ одоо ажиллаж байгаа юм шиг заавал мэдэх хэрэгтэй. Тэгээ жин хамгийн гол чухал тийш. Жинээрээ бол тэгэл аяанда гэсэн бие тасны дараа гол дүүн жигч байгаа дүүн жинээрээ зөв ихлээ тавна гэсэн үг. Ялангуяа мөрнийхээ яг ажиллах бичиг ажиллахгүй сэрвэрээр ажиллаж хэлчихсэн үг тэгэл жингээ тааруулаад олон даваар орч илүү үр дүнтэй болчихсон шүү дээ. Тэгэхгүй тэгэл саний болохгүй юм шүү дээ. Ингээд бол аймаг шүү дээ. Ингэж бодохгүй. Ой, огна миний нөгөө коуч ажиллах нөгөө хин багш юм. Асигж бодож шүү дээ. Яа. Мангасаа штэ. За энэ хамгийн чухал юм нэг маш амархан. Энэ бол тоо. Зүгээр л тоогоор л үлдээд байх хэрэгтэй. Шахалтнууд яг жоохон өөр зүйл нь. Яг шахалт нь болохоор илүү хүн жингээ авахад нэг хүчний хүлээвч болно. Олон доогоор орох юм бол жингээ багасгаа тэгээд илүү болж байгаа мэдрээ хөвчүүлдэг. Гэхдээ ер нь техник бол маш амархан байдаг. Яг мөрчин ажиллахдаа бохоо ч эхэлж дэш явна шүү дээ. Бохоогоор дээшээ гарч идэхгүй. Бохоо ч дээш л хэвээр. Угуу шуу биш. Угуу шуугаар бол дохоогийн дараа нь тэр эхлээд дохоо ажиллаад дараа нь шуу тэгээд боор дээшээ гарч ирэх. Тэгэхээр хөдөлгөөний ерөнхийдөө яг цээж экспертлаа далаа жоох авчлаа. Дээшээ гарч ирэх. Тэгэхээр дохоо яг ирэх. Имиж болохгүй хамгийн удаан шингээ нэмээд идэв. Тэгэхээр мөрний уг илүү их хичээл аваад тий. Тэгэхээр хамгийн гол нь энэ хичээлээ ихтэй боо шиг тийм болж илүү ингээд гоё мөрний хэмжээ тайлбар авах гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр та нар нэг ийм юм арга үзчихвэл ирэх урууга оршил. Яг юм яг ингэж хийвэл илүү тохиолч дэше гарч ирэх. Тэр чиглэл. Тийм арга бай. Дараагийн давталгаа. Тэгээ энэ давтал дээр бол одоо шахын юм чинь жоохон нургаа хангах хэрэгтэй. Юу гэж би хамгийн гол нь ирэх юм шүү дээ. Би чинь гой бүс. Миний хайрагс энэ яа нөөцж Монгол нэг байх. Санцаач. Энэ бол милитари брэс. Үгүй маш мөрний одоо мөрөө болж олон болцоод ажиллаж байгаа. Хүчний импектэй. Тэгээ бид нар ягаад энэ таслыг илүү суултаас илүү сонгодог гэх юм. Яг мөрний ачаалч суултан дээр болохоор суулт одоо мөрний нурунд ч төвшлэг хийгээд өгдөг. Тэгээ нөгөө төвшлэг нь болохоор энэ хош номорчдог байхгүй. Тэгээ номорлтаа ингэ бишээ шахах юм бол мөрнөөс илүү чэйжэнд ороод идэг. Тэгээд тэрэн дээр болохоор нөхдүүд чи ихэнхдээ жингээ дээшлүүлээ тэгээд илүү дээд хэсэг чинь тий чэйж дээд хэсэг чинь болж явж байна. Тэгэхээр яг зогсож хийн гэдэг бол нургай төвшин байна гэсэн. Тэгээд төвшин барьж байгаа гэхээр нөгөө хүний төвшин барилтаас шалтгаалаад мөрний ачаалч биш нурны ачаалч их хүнжинээр өргөж чадахгүй байгаа болохоор мөрөнчээ бай ачаалч яг таараад яваад очдог болохоор яг энэ стори л бол. Тэгээ бас анхаарал бол энэ таслыг ч одоо нуруугаа сайн чангалж байгаа. Тэгвэл суулж болохгүй шүү. Наад чинь яс чинь энэ чинь хоёр булчин чи барьж байгаа болохоор ясаа жоохон шахах хэрэгтэй. Тэгэхээр тэнтвэрээ болоод тэгээ доктор булчин их сайн ажилладаг болохоор энэ бол тасл. Таас одоо хий гэж их хүн дээр биш юм даа. Гэхдээ яг жинэд харуулж хийж байгаа. Тэгээд тэндээ аяндаа техникээс болж байгаа. Жоохон хийж авах. Гэхдээ тэндээ болохоор техник за техник дээрээс сайн хийж. За одоо огноо яг харуулдаг яаж хийх юм. Зөв техник хамгийн чухал. Жин бол хамаагүй. За.
Бас амьсгалж болж. Доошо бурхтай цаваад дэжээ гарна гэсэн. Заавал амьсгалж. Амьсгаа төвчээж болохгүй тасл дээр яг одоо цусчин гүйж байгаа шүү дээ. Төвчээ цохиос цусчин одоо би ч гүйж байгаа. Тэгэхээр заавал одоо амьсгалах хэрэгтэй, зөв амьсгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо төрчээ сайн ажиллахгүй. Одоо энерги сайн одоо дундуур яаж чадахгүй, энерги сайн дамжуулж чадахгүй, зөв сайн ажиллахгүй гэсэн. Төрчээ сайн гүйхгүй гэсэн. Тэр одоо амьсгалж гэсэн. Би чи зургийн дог хасч. За. Одоо это еще. Будем что делать? Шамуни вот. Хайр дараа бүр дэх юм хэрэггүй. Болсон чи дэш өрөөр угаасаа таахгүй. Яг энэ чи өөр гарны уртал хадаа мөртөд тэнцээ. Тэгээс сэрвэг авах юм бол биш. Мөрний уртлаа сайн мэдэрч. Тэр болж байгаа чанарч. Амьсгалаад яг сааруулж. Мөрний уртлаар хамгийн гол миний бодлоор яг би бас мөрний уртлаар их хүн дээр чиглэлүүдээ бас их юм. Яг л мөрний уртал байнга ажиллаад ордог. Чиний шахалт гэхээр мөрний уртал амар их ачаад ордог те. Тэгэхээр илүү би бол яг артал дээр авдаг. Яг л арталчин шахалт дээр их оролдог. Тэр болж байгаа баа ачаад ордог. Би уртлаа их хийдэг юм байна. Тэр нэг мөр уртал аль талаас нь шатлах юм бэ дөө. Тоо. Ортлон 30. 40 тавьж байгаа гэдэг. Биш явсан илүүсэн. Энэ хөдлөөнийг хийхэд хийж болохгүй шүү дээ. Хоочин гадагшаа альсгүй өршөлөн галтаар байж болно. Хоочин гадагшаа барил өрний уртал чинь хилдэ. Яг эндээс уртаас чинь шийдний одоо хайх хажуудлын тэг уртлын болж байгаа. Тэрнээс ч ихлэ дундлуу чинь баг зэрэг ороод энэ сайн ажиллана. Мөн цэжих одоо байрлал жоохон хошоо хийгээд далаа авчаад хийж явахдаа болж өгвөл цэжээр нэг саваад ахгүй тий. Саваад ах юм бол аач юм бол нэг come on baby тийм бол ярьж шүү дээ. Тав жил бид нар чи come on baby гэдэг яриад байна шүү дээ. Ихтгэх үү гэх. Нэг бүрээ хийхдээ бүтэн бие чангална. Дандаа шагалт хийж гинөө, алдарт хийж гинөө, өмнөхөө хойлог хийж гинөө, дандаа бүтэн бие чинь чангарсан байх хэрэгтэй. Амьсгаа бэлтгэхийн одоо альч бэлтгэл хийж гин, альч юу хийж гин, болчгоо хийж гин бүгд нь хийж явахдаа яг одоо бэлтгэх одоо ачаал авахаас өмнө амьсгаа аваад тэгээд бэлтгэхийн ачаалыг авч явахдаа бэлтгэлээ гаргав. Яг тийм одоо хэлбэрхэн дүрмтэй дээ шүү дээ. Заавал анхаарах хэрэгтэй. Come on baby, come on. Яа. Гурав талаар нэ. Одоо халтаастаа үзэл яаж техникээ яаж таслаа юм тайлбар.